Сайн байцгаана уу? Дараагийн бичлэгт маань тавтай морил. За би бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэндээ бас талархал илэрхийлье гэж бодож байна. Одоо миний YouTube сувгийг дагж байгаа, үзэж байгаа, комент сэтгэлдээ үлдээж байгаа, урмын үг хайрлаж байгаа бүх хүмүүстээ би бүр дандаа үргэлж баярлдаг шүү. Тэгээд комментийн хариуг аль болох бүгдэнд нь өхийг хичээдэг. Үлдээсэн хүн байвал үнэхээр уучлаарай. Дахиад бас харж агаад би гоё сэтгэл үлдээнэ гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ хэлье. За тэгээ бичлэгтээ оръё. За өнөөдрийн миний ярих сэдэв бол өөрийгөө өөрчлөхөөс амьдрал эхэлнэ гэдэг сэдэв байгаа. Чи ихэр өөрийнхөө үнэн сэтгэлийг одоо бодитоор нь илэрхийлж хэлж чаддаг хүн бэ? За өнөөдрийн энэ бичлэгийг маань сонсоод жоохон ч гэсэн өөрийнхөө тухай бодох чинь тусалж байвал одоо миний энэ бичлэг хийсний одоо зорилго гэсэн үг. Та ингээд хүнд үгүй гэж хэлж чаддаг хүн үү? Одоо дуртай бол дуртай, дургүй бол дургүй гэдгээ хэрхэн ингээд илэрхийлж чаддаг вэ? Хэр өөрийнхөө одоо дотоод хүнээ бусдад ингээд яг бодитоор нь гаргаж илэрхийлж чаддаг вэ? За тэр тухай ингээд бүгдээрээ гоё ярилцъя. Та бүхэн маань сонсоод өөрлөгөө бас ингээд жоохон ажиглаад өөртөөгөө ярилцаад үзээрэй гэж бодож байна. За тэгээ би өмнөх бичлэг дээрээ бас хэлсэн байгаа тий өөртөө ихтэй байдлаас одоо чиний цаашдын бүх зүйл чи хамаарна гэд хэлсэн байгаа. За тэгэхээр ер нь бол өөрийгөө одоо өөрчлөхөөс чиний амьдрал эхэлнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө өөрчлөхөөс чиний эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ гэсэн үг. Ердөөсөө энэ бол угаасаа бүр гарцаагүй үнэн гэдгийг би өөр дээрээ угаасаа мэдрээд явж байгаа. За тэгээд энэ дээр дахиад хэлэхэд тэр гадна байдал хөөхөн ганган энэ төр бол ерөөсөө ямар ч хамаагүй шүү. Одоо тэр өөртөө ихтэй байх гэдэгт тэр бол ямар ч хамаагүй шүү. Чи ямар ч байж болно. Өнөөдөр чиний амьдрал ямар ч байж болно. Зүгээр л тэр өөрийгөө хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Тэгээ бас ингээд манайхан чинь сонсохдоо ингээд айгүй өөр сонсоод явцдаг. Одоо байгаагаар нь хайрлах гэхээр л одоо тэр суул тал, буруу зуршил, уур аашаа өөгшүүлээд гаргаадаг гэсэн үг бас биш. Тэгэхээр юмыг ер нь сонсохдоо гоё ингэж өөртөө болох талаас нь ингэж зөв сонсож бас сурцгаамаар байна гэж би бас хэлмээр байгаа. Тим хүмүүсийг ч гэсэн маш их харж байсан. Одоо өөрийгөө хайрлал, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхээр л би угаасаа ийм хүн, угаасаа ийм юм чин гэдэг нэг тим юм өөгшүүлээд байдаг тал байдаг. За тэрийгээ бас болох хэрэгтэй шүү гэдгийг энд бас анхааруулад хэлчихье. Өөртөө ихтэй, өөртөө үнэнч байх гэдэг маань ерөөсөө өөрийгөө үнэлэх ямар нэгэн чаддаг зүйлтэй болох хэрэгтэй хүн. Угаасаа хүн болгонд нэг чаддаг зүйл байдаг. Тэрийгэ тодруулах хэрэгтэй гэсэн үг. Одоо та ямар сэтгэлгээтэй, ямар бодолтой хүн бэ гэдгээс чи ерөөсөө амьдрал чинь ямар байх чинь шийдэгдэн гэсэн үг. Угаасаа шийдэгцээр ирсэн байгаа та өнөөдрийн амьдралаа хараад үзээрэй. Тэгэд өнөөдрийн амьдралдаа хүн биш үү те. Энэч болохгүй байх, тэрч болохгүй байх гэл ингээл те. Бодох юм зөндөө байдаг. Тэр бол угаасаа байна. Тэрийг байхгүй болгоно гэж угаасаа байхгүй штэ. За тэгэхээр тэр бүгдийг хин нэгнээс биш өөрийнхөө сэтгэлгээнээс хайх хэрэгтэй. Өөрийнхөө дотроос хайх хэрэгтэй. Тэр ийм учраас би ингэчлээ, энэ ийм учраас би ингэчлээ гэж хин нэгэндөө бурууг бити өгөөрөө эхлээд өөрлөгөө хараараа. Өөрийнхөө бодож буй үнэн сэтгэлийг, одоо тэр сэтгэл хөдлөлийг зөв илэрхийлж чаддаг хүн үү гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Бичиж үзээ те. Өөрлөгөө асуулт асуугаад үзэх хэрэгтэй. Одоо ингээл би л ганцаараа өнөөдөр зовоод байгаа юм шиг тийм сэтгхүүгээс бас салах хэрэгтэй. Хүн болгонд л тохирсон, таарсан, өөрөөсөнд нь байдаг зовлон, шаналл, одоо яах вэ гэсэн тийм бодлууд байдаг. Одоо сэтгэлгээгээ өөрчлөе. За тэгээд өөрийнхөө яг одоо байгаа өөрийгөө бас хайрлая. Тэгтээ муу зуршлаа өөгшүүлж болохгүй. Тэгээд өөртөө итгэлтэй байхын тулд өөртөө чаддаг зүйлтэй бол гэдэг зүйлийг би энэ хүртэл хэллээ те. За тэгвэл эндээс эхлээд өөртөөгөө ажиллахын тулд танд нэг хит хитэн одоо хийх ёстой зүйлийг танилцуулъя гэж бодож байна. Нэгдүгээрт болохоор жижигхэн зорилго тавь өөртөө. За тэгээд ямар ч зорилго байж болно. Бүр маш жижигхэн зорилго тавь. Одоо нэг өдөрт 1 литр ус уун гэсэн яадгийн тий. За нэг өдөр өглөө босоод нэг тэр дотроо нэг 10 тойрчий гэсэн чи яадгийн тий. Бүр маш жижигхэн зорилго тавь. Гол нь энэ зорилгыг юуны тулд тавьж байгаа гэхээр юу ч болж байсан сахилга баттаа энэ зорилгоор биелүүлж чаддаг байх тийм чадварт суралцахын тулд тавьж байна. Хүн ерөөсөө зорилго тавьчаад тэрийгэ биелүүлдэггүй. Тэр нь маш хамгийн анхны одоо хамгийн ихний өөртөө үнэнч бус байгаагийн шинж байхгүй юу? За тэгэхээр маргааш гэдгээл болох хэрэгтэй. Зүгээр л хий гэсэн бол хий. Тэ? Энэ нь өөртөө үнэнч байгаагийн нэг хэлбэр.
Ердөөсөө өөртөө үнэнч байгаагийн нэг хэлбэр. Чи өөртөө үнэнч байж ич бусд хүмүүс чамдаас үнэн байна гэсэн үг шүү дээ, тий. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол яаж өөртөө итгэлтэй болох вэ? Хамгийн ихний алхам. За тэгэхээр өөртөө маш эзэгхэн зорилго тавь. Нэг тийм том зорилго тавиал одоо нэрээ те хэдэн километр алхах гүүн. За тэгэхээр болчих л доо те зүгээр л жижигхэн зорилго. Ус уун, гэртээ 10 алхах, за нэг 5 минут хөгжим сонсон юу ч байсан яа гэм подкаст сонсон ч гэсэн яа гэм те ер нь юм болгон байдаг. За тэгэхээр энийг хийгээд үзээрэй. Хоёрдугаарт нь болохоор ямар нэг юм хийхдээ 100% хийн гэж хичээхэ болох хэрэгтэй. Хүн болгон 100% хийдгүү. Дээрээс нь хүн болгоны хувьд юмны төгс гэдэг ойлголт бол өөр байдаг. Энийг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Энэ хүний хувьд энийг юу гэдгийг энэ нэг нүдний өмнө байгаа нэг жижиг аягыг 100% хөөрхөн аяг гэж харж ивэл энд байгаа нэг хүн бол энийг энэ ч болохгүй маань энэ жоохон ишин ингэсэн болч гэдэг юм энд нь гой цэцэг байсан болч гэдэг юм ингээл хүн болгон ямар нэгэн юмд заавал нэг шалтгач юм уу заавал нэг юм хэлдэг. Тэгэхээр зүгээр л өөрийнхөө хамгийн сайнаар хийхэд л болно гэсэн үг. Өөрийнхөө хамгийн сайнаар хийхэд л чи өөрийнхөө хамгийн гоё гэсэн өөрийгөө бүтээж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг бусдын төгс байдалд тааруулах гэж хичээхэ бол гэдэг юм бас энэ дээр байгаа гэсэн үг. Ингээ хийчүүл энэ хүн ингэчих болов, тэгээ хийчүүл энэ хүн ингэчих болов гэд санаа зовлт гэдэг юм тэнд дунд бас зөндөө яваад байдаг байхгүй. Чи зүгээр л өөрийнхөө сайнаар л хичээгээд үз. Тэр чин тэгэл бусдын хувьд бас сайн зүйл болж болно гэсэн үг. За тэгээ 3 дугаарт нь болохоор эргэн тойрондоо итгэж болох тийм хүндлэлээр дүүрэн чамааг гэдэг найз нөхөд хамт олныг бий болго. Өөрөө ч бас тийм хүн бай. Эргэн тойрны хүмүүсийн үг хэл чамтай хамгийн ойр байгаа хүмүүсийн яриа гэдэг бол хүнд ерөөсөө хамгийн их нөлөөлж байдаг зүйл учраас чамааг дарддаг, доош нь хийдэг, юу гэдгийг ар өгрөөр чинь муулдаг, ярьдаг тийм хүмүүсээс зүгээр л зайгаа барь. Нэгнээ дэмждэг, түлхдэг хүмүүстэй нөхөрлөх гэсэн үг. Мэдээж чиний болохгүй байгаа буруу зуршил, муу зүйлийг бол хүн шүүмжилж зөвөр чамд хэлж өгөх ёстой. Тийм хүмүүс бол байх хэрэгтэй. Ердөөсөө худлаа магтаал үнэн сэтгэлийг ялгаж сурна. За 4-дүгээрт нь эргэн тойронд байгаа орчноо цэвэр цэмцгэр байлга. Заваан хүн яаж өөртөө итгэлтэй байх юм те хамгийн түрүүнд. Бохир заваан хүнтэй хэн гой ингээд дотн найрсаг харьцах юм те. Тэгээд дээрэс нь бүдүүлэг үг хэлдэг, ариг согтууралт юу гэдгийг ар өөрийн бохир тэр бохир заваа амьдралын зүйл өөрчн байдаг бол тэндээс өөрийгөө гарга гэсэн үг байхгүй юу? Эргэн тойрон байгаа байдал бие махбод сэтгэл санаа бүх зүйлээ цэвэр цэмцгэр байлгахад анхаар. Тэгэд энэ бүр цэвэр цэмцгэр зүйл бол амьдралын бүх сайхан зүйлтэй нягт холбоотой байдаг. 5 дугаарт нь болохоор ямар нэг зүйлийн араас хөөцөлтгөө болох сэтгэлгээ маш чухал. Энэ дээр бол ажил, хайр, найз, нөхөд амьдралын бүх зүйл хамаатай. Яагаад тэгэхээр юу гэдгийг ажлаас дарагч чамааг ингээд халлаа гэд хэлэхэд үгүй гэд бид нэр тэр ажилтаа зуралдаад ах хэрэггүй үстэй те. За окей. За би энэ хүртэл энэ ажилтаа холбоотой байсан юм байна. Энээс хойш энэ ажилд миний хэрэг байхгүй мэн гэж боддог ч юм уу те. Тэгээд тэндээс өөрийгөө ингээд аваад явах хэмжээний сэтгэл зүйтэй болох ёстой гэсэн үг байхгүй. Дуусаж байгаа зүйл чиний амьдралаас явж байгаа зүйл ерөөсөө чамтай дараа цааштай холбогдох хувь заяа биш л гэсэн үг. Ер нь чи өөрөө тэнд хөөцөлдөх нь улам чи тэр газартаа байгаад байна гэсэн үг байхгүй. Тийм болохоор тэндний араас хөөцөлдөх биш зүгээр л тэрийг зөнгөөр нь орхиж сур. Тэгээд чиний үнэхээр хувь заяаны чинь ажил, хайр байх юм бол бүгд чиний араас зүгээр өөрөө ирнэ л гэсэн үг. Тийм болохоор юуны ч араас битгий хөөцөлт. Энэ дээр ахаад хэлэхэд бүгдийг хянаж, контролдож юу гэдгийг заавал тийм байх ёстой, ийм байх ёстой, ингэх ёстой гэсэн сэтгэлгээгээ хаяараа гэсэн үг байхгүй бас. Ер нь орхиж чөлөөлж сурна гэдэг бол өөрийнхөө сэтгэлийг маш сайхан амар амгалан болгож байгаа зүйлийн нэг хэлбэр юм болов уу гэж бас бодсон. За тэгээд 6-ад нь хүн бүрт өөрсдийнх нь цаг гэж байдаг. Хүн бүрт ерөөсөө өөрсдийнх нь цаг гэж байдаг. Цаг нь нэрлэе гэж ярьдаг штэ тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр болох зүйл болох цагтаа л болно. Чи хичнээн хичээгээ, чи хичнээн яарад болохгүй зүйл бол. Чи хичнээн яарахгүй байсан ч гэсэн болох зүйл бол угаасаа аяндаа болчихно л гэсэн үг. Тэгээд
одоо хүн өсөж хөгжиж юу гэдгийг уулзаж уучрах болж бүтэх ер нь бүхэл зүйлд цаг хугацаа байдгаа гэж бодоод тайван амгалан зүгээр л өнөөдөр маргааш ажиллаа хийгээд төлөвлөх юмаа төлөвлөөд өөртөөгөө ажиллаад яваа л гэсэн үг байхгүй юу. Ингээд сурчих юм бол маш амар байдаг. Тэгээд ингээд ирэхээр аяндаа угаасаа энэ яагаад ийм юм, тэр яагаад ийм юм, энэ одоо яагаад ингэж үү, би одоо яагаад ийм чадахгүй байгаа ч гэдэг юм. Ерөөсөө ийм нэг тийм жижигхэн бодлуудыг бодохоо болчихно гэсэн үг. За өнөөдөр би энийг угаас чадахгүй, энийг би дараа нэг өдөр чаддаг болох байх ч гэдэг юм уу тий. Тэгэл угаасаа хүний сэтгэлгээ гэдэг зүйл чинь өсөж хөгжихийн хэрээр өөрчлөгдөж яадаг. Өнөөдөр чадахгүй байсан зүйл дараа ингээд айгүй амархан маш амархнаар ингээд хийгээд сурч хуу ирдэг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр ойлгохгүй байсан зүйлээ дараа ингээд юу гэдгийг хизээний өдөр энийг би тэр үед ингээд ойлгохгүйсэн чи ийм амархан зүйл юм уу гэж бодох үеч байдаг байхгүй юу. Тийм болохоор хүний бодол сэтгэл гэдэг зүйл бол өдөр цаг минутаар ингээд хувьсан өөрчлөгдөж байдаг юм а гэдэгтээ эвлэр. Энэ ганцхан нөгөө нэг энэ хүний чадвар өсөж хөгжөхтэй ч биш. Ер нь амьдрал дээр бүх одоо учрал юу гэдгийг хайр, ажил, найз, нөхөд бүх юм дээр юм өөрчлөгдөж байдаг гэдэгтээ эвлэрэх хэрэгтэй. За тэгээд одоо жишээлбэл би ч гэсэн энийг өөр дээрээ бодсон байхгүй. Би ингээд өмнө жилийн би битгийхэл өнгөрсөн 7 хоногт бодож исэн бодол миний дүгнэлт энэ 7 хоногт бүр өчигдөр өнөөдөр хүртэл өөр болоод ингэж явж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд 7-д нь болохоор өөртөө ихтэй өөрийгөө ойлгоцсон хүн ерөөсөө өөрийгөө хинбэ гэдгийг мэддэг болсон байдаг. Хий хоосон худлаа бардам зам ерөөсөө байхгүй. Бардам зам гэдэг бол ер нь бол эго штэ. Тэгээд одоо би юм байна, би ингэж जैन, би өстой юм байна гэж бусдад өөрийгөө зарлдаггүй. Зарлах шаардлагагүй. Тэгээд бусдаас ингээд нэг тийм магтаал авах гэж ингэж хичээхэж болчдөг. Тэг ингээд мэдээж хүн намайг магтжээвэл баярлан те тэрний талархаад сурчих хэрэгтэй. Тэгтээ зүгээр ингээд бүр одоо ингээд хүчээр магтуулах гад би өстой ингэсэн чи ингэчлээ ч гэдэг юм ингээд тийм нэг өөрийнхөө юм ингээд тайлбарлаад зарлаад ингээд явдаггүй гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ эгогоос маш сайн хүн ер нь дарах хэрэгтэй. Энэ ч гэсэн нэлээд хэдэн жилийн өмнө надад бол бас байсан. Би одоо ингээд сургууль сурж байхдаа би өстой ингэж जैन, тэгж जैन, ингэчлээ. Энийг ингээд чадахгүйсэн чинь би энийг өстой ингээд чадчихлаа ч гэдэг юм уу те. Ямар ч хэрэггүй байхгүй юу. Тэр мэр зүгээр өөртөө л чадаал явал да те. Өдөрт өөрийгөө хөгжүүлээл явал да. Тэгэл болоо ахгүй юу. Одоо болохоор би ингээд хамтдаа хөгжий гэ та бүхэндээ өөрийнхөө сурсан ямиг хуваалцъя гэд явж байгаа. Энэ болохоор миний одоо нэг бас сонирхол ч гэсэн бас нэг ингээд сахилга баттай ажил болоод явж байгаа байхгүй. Тэгээд хин нэгэнд бас ингээд миний энэ хийж байгаа бичлэг маань хүрээд тус нэмэр болж ивэл би бас айгу баяртай ингээд талархалтай байж байгаа байхгүй. За тэгэхээр өөртөө ихтэй ингээд өөрийгөө олж гсэн хүн яах вэ? Өөрийн ажил амьдралын тал дээр өрөөсө чимээгүй байдаг. Би ингэж хайрлуулж जैन те, би ингэж जैन, би ингэж ажиллаад, ингэж чадлаа. Юу бүр ямар ч хэрэг байхгүй. Надад ч гэсэн бүр ийм үе байсан. Одоо ингээд өөрийгөө бодохоор ичээд идэг байхгүй юу? Одоо ингээд ингэж хайрлуулж जैन, ийм юм авлаа, тийм юм авлаа. Юу одоо бүр чимээгүй л хайрлуулаад, чимээгүй л зүгээр амьдрал байжээ. Зүгээр би өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээл явжий. Тэгэл тэнд амжилттай байна уу, амжилтгүй байна уу ердөөс хамаагүй зүгээр бардам зан хэрэггүй байна те. Дээрэс нь ёс зүйтэй байдаг. Өөртөө ихтэй хүн. За бүдүүлэг бохрог хэрэгэлдэггүй, ер нь би гэсэн би гэж чээж дэлддэггүй. За тэгээд бусдыг бодох чадвартай те. Ер нь маш амархнаар хэлэхэд даруу гэсэн. Маш даруухан. Ердөөсөө зориуд одоо тэр бүх юмыг чадаад өөрийгөө ингээд олцсон хүн чинь бүр тэгж бардамнах шаардлагагүй байхгүй юу? Бардам зам бол ерөөсөө хий хоосон зүйлээ. За тэрийг бол маш сайн толгойдоо хийж ингэж ойлгож одоо аваарай гэж хүсэж гэн. Тэр бол ерөөсөө чамааг бас нэг зовоодог эгоны нэг хэлбэр шүү гэж хэлмээр байна. За тэгээд 8-д нь өөртөө дүрмтэй бай. Одоо нөгөө хамгийн ихэнд өөртөө зориг тавь гэсэн тий. Одоо өөртөө дүрмтэй бай. Биднэрт өөртөө тавьсан дүрм гэж байдгүй. Одоо жишээ нь одоо надад ийм юм хэлэхэд би энэ одоо юу гэдгийг ийм юмыг би хүлээн зөвшөөрөхгүй. Ийм юм байвал би юм болгон ерөн дүрм журамтай байдаг. Тэгтэл биднэрт яг өөрт дүрм байдаг үлээ. Бараг байдаггүй тий. Тэгэхээр өөртөө ерөн дүрм гаргах хэрэгтэй. Би ийм хүн ийм юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг ч юм уу тий. Тэгээд ингээд эндээс бол ерөөсөө өөрийнхөө амьдралыг хамгаалах, ирээдүйн амьдралаа гоё байлгах
тийм гоё одоо хүн дүрмтэй байх ёстой байлээ гэдгийг би бас ойлгосон. Яа тэгэхээр бид нар чинь ингээл залуугасаа ямар ч дүрмгүй те хүн надад ингээл юу гэдгийг бүдүүлгүүг хэрглэж исэн ч за гэл ингээд өнгөрөөдөг те. Үгүй зүгээр тэр хүн чамд бүдүүлэг таагүй үг хэлсэн чамааг хүндлээгүй бол зүгээр тэр хүнээс холдох хэрэгтэй. Тэр ерөөсөө чамтай байх хүн биш. Шууд тэр харилцааг дуусгах чаддаг байх хэрэгтэй аахгүй юу? Тийхгүй л тэндээс өөгшүүлж, үргэлжлүүлж явснаар бид нар яг өнөөдрийнхөө болохгүй бүтэхгүй байгаа амьдралыг бий болгочод байгаа аахгүй юу? Тэгэхээр юу гэдгийг бас ингээл эргэн тойрны найз нөхч гэсэн нэгнээ айгуу тийм энэ ста мангар штэ гэл ингээл те хэлж идэг те. Мангар тэнэг гэж хэлүүлэх яг юу хийсэн бэ хүн тэднэрт те. Тийм учраас надад бохир бүдүүлэг үг хэлсэн үнтэй би ерөөсөө дахин харилцаа үүсэхгүй ч гэдэг юм уу. Ямар нэгэн дүрмтэй бол одоо ямар ч дүрм байж болно. Хүн миний тэр дүрмийг одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээд хэл хязгаар ингээд давах юм бол би зүгээр л чимээгүй болчихно гэсэн үг. Өмнө нь бол ингээд хэрэлдэх гээл чи ста тэгшлээ ингэшлээ гээл тэгсэн мөртөө буцаал зууралдаал тий. Үгүй зүгээр чимээгүй орхиж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол маш чухал чадвар. Хамгийн гоё зүйл нь болохоор чи ийм дүрмтэй болсноороо ийм одоо чамааг ингэж хүндэлж чаддаггүй тийм үнэлж чаддгүй харилцаагаа тасалж ингэж чадсанараа өөрийгөө хамгаалж байгаа аахгүй юу. Тэгээд тэр ирээдүйд өөрийнхөө амьдралыг гоё байлгах тэр суурэ тавьж байгаа аахгүй юу. Тэгэхээр энийг би бүр жоохон бага залуу охтууд одоо юу гэдгийг залуу хүүхдүүдэд бүр хэлмээр санагддаг аахгүй юу. Хизээ хойно ойлгож ингэж яана тэгдэг байж гэж биш. Одоо энэ олон зөндөө юм сонсож мэддэг болцсон энэ үед анханасаа заавал алдчихэж биш. Анханасаа бүх зүйлийг сонсоод мэдээд ойлгоод явбал хизээ хойно ойлгож байгаа хүмүүс ч гэсэн одоо ингээ хизээ хойно оройтчлаа биш. Яг одооноос та өөртөө дүрмтэй бол гэдгийг бол бүр хэлмээр байна. 9 нь өөрийнхөө хүслээр хий гэснээ хийдэг бай. За энэ юу гэж байгаа гэхээр хэнийг ч та нэгт тавих хэрэггүй. Өөрийгөө чи номер 1 хүн гэж тавих нь юу гэсэн үг вэ гэхээр чиний сэтгэл яг одоо юу хиймээр байна түүнийгээ хийж чаддаг болох ёстой гэсэн үг аахгүй. Чи одоо зүгээр гэртээ амармаар байвал амар. Чи одоо ингээд гадаагаарч алхмаар байвал алх. За чи одоо юу гэдгийг өнөөдөр одоо юу хиймээр байна зүгээр түүнийгээ л хий. Тэгээд дургу зүйлдээ хүн ингээд нэг тэг хүчээр ингээд явцдаг штэ тий найз нөх тэгээд өгөөч ингээд өгөөч үгүй гэж хэлж чадахгүй ингээд явцдаг. Тэр тал дээр бол хамгийн хэлж байгаа шүү энэ. Одоо ингээд чи нэг тэгээд өгөөч гэхтэн ингээд өөрөө ингээд явмааргүй гэртээ баймаар амармаар тий ялангуяа амралтын өдөр амармаар байдаг. Тэгтэл хүнд юм нэг юмд гуйгдчихдаг. Тэгээд ингээд явж өгдөг. Тэгээд дотроо ингээд амарч чадсангуудэ гэсэн нэг тийм дутуу сэтгэлтэй явдаг. Үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Чи ямар байна? Чи юу мээр байна? Уучлаарай өнөөдөр би өстө гэртээ яг амармаар байна. Чи өөр хүн гуйчих гэдэг юм уу те? Тэгж хэлж сураал гэсэн үг. Чи өөрөө л яаж амьдрмаар байна гэдгийг шийдэн штэ угаасаа. Чи тэр хүнд үгүй гэж хэллээгээ тэр хүн чамааг одоо юу гэдгийг дургуутсаж ингэж эсэргүүцэж хүлээж авч ивэл чамааг одоо боддог хүн биш гэсэн үг аахгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө л бодож ийн гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө золиослж бусдын төлөө ингэж явхаал болох хэрэгтэй. Мэдээж хүнд туслалгүй яах вэ? Тэгтээ нэг тийм одоо үгүй гэж хэлж чадахгүй тэгээд ингээд тэр байдлаасаа болоод ингээд юмд нэг дургүй яваад тэгээд ингээд нэг тийм сэтгэл санаа нь тавгүй болдог тийм хүмүүс бас зөндөө байдаг штэ. Нэгэнт хийж байгаа юм чин гой сэтгэлээ гаргаад хий. Эсвэл ерөөсөө бойл гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр өөрийгөө нэгт тавь. Өнөөдөр чи яг одоо амармаар байвал амар. Чи өнөөдөр гармаар байвал гар. Тэгээд чи тэр хүн тусламаар байвал тусал. Ердөөсөө тэр чиний сэтгэл гэсэн үг байхгүй юу? Хэний ч үзэл бодол нөхцөл байдалд таарч тохируулж чи амьдрах алгавгүй л гэсэн үг. Тэгэхээр аяндаа угаасаа ингээд чамтай хамт ингээд ойлголцоод хамтдаа урагшлах хүн бүгд ингээд тодроод гараад ирнэ. Тэгээд тэр хүмүүстэйгээ гоё урагшлаад хамтдаа бүх юмыг хийгээд явж бас болно тийм үстэй. За тэгээд 10-т нь болохоор өөрөө өөрийгөө таньж мэд. За энэ нөгөө ерөнхийдөө хилээд байгаа үг байна те. Өөрөө өөрийгөө таньж мэд. Чи өөр нь өөрийгөө таньж мэдж чадсан уу? Юунд дуртай, юунд дургүй, ямар үед баярлдгийг, ямар үед ямар зүйл хийхээр ад жаргалтай болдгийг, одоо ямар зүйл хийхээр ингээд ад жаргал мэдэрдэггүй. Тэр бүгдээ чи өөрийнхөө тухай таньж мэдхийн тулд өөрөөсөө асуу. Өөрийгөө ажигл одоо аялалд гар өөрийгөө таньж мэдэх. Тэгээд бусдын тухай биш.
бусдын араас хөөцөлдөхөө бол те. Тэр хүн ямар ах намайг чи зүгээр өөрийгөө бод. Өөрийгөө тань. Ямар нэг аргаар өдрийн тэмдэглэж байж болно тий өдрийн тэмдэглэл бичиж болно одоо алхаад өөртөөгөө ярилцаж болно би юмд дуртай юм биш тий ийм зүйл надад таата санагддгийм биш тий ийм зүйл надад таагүй санагддгийм биш тий за би ийм юм ярихаар бас ингээд айгуу гой сэтгэл ингээд догдолдгийм биш тий за ийм зүйл ярихад би ингээд нэг таагүй сэтгэл төрчдөг юм байна тэргээд жишээлбэл нэг ийм яриа байдаг те эзгүй арал руу чамааг ганцаарн гэж ингээд аваачаа чи яг юу авч тэр арал руу явах вэ гэд хэлэх юм бол чи юу авч явах вэ би бол дэвтэр бал аваа явчихад би бол болно ерөөсөө би угаасаа ингээд сэтгэл тавгүй үедээ бол ингээд бичээл суугаад байдаг юу ч хамаагүй ингээд бичээл суугаад байдаг надад бол ерөөсөө юу гэдгийг дэвтэр бал байхад л би ингээд айгуу гоё болчихно ерөөсөө. Тэгэхээр та бүхэн маань юу авч явахаар байна? Тэрийг ингээд бич үлдээгээрээ гоё сонирхолтой санагдаад байна. За тэгээд та бүхэн маань ийм 10 зүйлийг өөртөө хэрэгжүүлээд хийгээд өөрийгөө таних, өөрийгөө мэдэх, өөртөө итгэлтэй болох аялалд гараараа. За тэгээд өөртөө итгэлтэй өөрийгөө олсон бусдаас магтаалч хүлээхэ болдог шүү. Тэгээд хин нэг намайг ингэх бах, тэгэх бах гэж бусдад ямар нэгэн хүлээлт тавихаа болдог шүү. Магтуулмаар байвал өөрийгөө магт. Хайрлуулмаар байвал өөрийгөө хайрл. Тэгээд мэдээж бусдаас ирж байгаа хайр, хүндлэл, үн цэн бүгдийг та даах хэмжээний өөрийгөө эхлээд бүтээ. Энэ бүр айгуу гоё. Би өөрөө энийг өөртөө ингэж аягүй хэлдэг аахгүй юу. Энэ бол дахиад хэлье те. Бусдаас ирж байгаа хайр, хүндлэл, үн цэн бүгдийг даах хэмжээний өөрийгөө бүтээ. Ингэж бүтээж чадаагүй ямар ч гоё хайр ирсэн алдна гэдэг үг байдаг. Ямар ч одоо гоё ажил ирсэн алдна. Ямар ч гоё найз нөхдөр хүрээлүүлсэн алдна. Тийм болохоор хамгийн түрүүнд та өөрийгөө олж, өөртөөгөө ажиллаж, өөрийгөө та таньж мэдснээр таны амьдрал шийдэгдэнэ гэсэн үг. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахиад уулзцгаая.